Одоо энэ удаагийн чуулганд болохоор одоо нөгөө энэ жилиг нөгөө ойн жил болсон таалагдуулаа 100 жил болж байгаа таалагдуулаа. Тэгээд нөгөө одоо энэ салбарт бас өөрийнхөө хэр чинээгээр бас овоо хэдэн жил ажиллаж байгаа учраас одоо ер нь л тэгээд одоо тэр талаар л ирсэн дээ одоо. Тий. Одоо нөхөрийн сэргээг ургуулах энэ чиглэлд ер нь яг толгомсон асуудлуудыг сонсох бас ярилцсан. За миний хувьд бол нөгөө байгууллагаараа Монгол Улсын их сургуулийн хүрээлэн буй орчин үеийн инженерчлэлийн тэнхимээр ирсэн байгаа. Тэгээ бидний ерөн зорилго бол судалгаа шинжилгээний байгууллагууд аль салбарт одоо төлхөө анхаарах шаардлагатай байгаа. Тэгээ ер нь бид нар Монгол Улсын хэмжээнд ойн салбар маань ямар хуу төвшөнд явж байгаа талаар шин сорог мэдээлэл сонсох. Тэгээд салбарынхаа хүмүүстэй бас ингээд нэг дор цуглаж байгаа эндээ бас маш баяртай байна. Миний зүгээс харж байхад одоо ямар ч гэсэн ойн салбарыг дэмжинэ гэдэг л дэмжих юм байна гэдгийг ямар ч гэсэн одоо ингээд энд сууснаар аюул сайн улам уран зоригтой илүү их одоо тарь суулгац байлаа гэхэд улам их ургуул гэсэн тийм юутай л боллоо да. Тий. За миний хувьд гэх юм бол одоо тулгамдаад байгаа асуудал гэсэн шүү дээ. Тийм Монгол Улсын их сургуулийн хэмжээнд бид нар ойн аж ахуй инженерчлэлийн чиглэлээр оюутнууд бэлтгэдэг. Гэхдээ манайд бол эсэж байгаа оюутнуудад нэлийн цөөхөн байдаг. Энэ бол нэлийн боловсон хүчний тал дээр нэлийн их асуудалтай байгаа гэж бодож байна. Тэгэхээр Монгол Улсын их сургуулийн зүгээс боловсролын байгууллагын зүгээс харуул энэ хамгийн том асуудал байна гэж харж байна. Миний тухайд гэвэл би нөгөө яг зөвхөн нөгөө үйлдвэрлэгч гэдэг яван дээр ажилладаг учраас зөвхөн одоо өөрийнхөө тухай л яриа л да. Миний тухайд гэх юм бол одоо хүмүүс одоо нөгөө модуржуулгын газрыг дэмжин гэдэг л айгу хамгийн чухал миний тухайд тулгамдсан асуудал байгаа байхгүй. Тэгээд энэ дээр ямар ч гэсэн шийдэл гарч байгаа юм байна л гэж харлаа. За би бол одоо шийдлийн талаар ямар хуу шийдлүүд байна гэдэг талаар нэлээд их сонсох гэж ирсэн. Шинээр ажилд орсон залуу багш учраас ер нь ямар тулгамдсан асуудлууд байна, шийдэл нь ямар хуу юунад гарч ин тэ нөгөө шинээр орж ирж байгаа нөгөө бодлогын төвшөнд шинэ бодлого хуулийн төвшөнд ямар хуу шинэ зүйлс байна гэдгийг л гол нь хараад тэндээс ямар шийдэл гарч болох юм бол гэсэн тийм өөрийнхөө хэмжээнд тэ дүгнэлт хийх гэсэн тийм зорилго.